За 2019 оны англи хэлний Яшийн хувилбар 22 дугаар асуулт. The washing machine has broken гэд хоосон зэ I'll call a repairman. За угаалгын машин has broke буюу одоо break-ийн ардаас орж байгаа preposition нь одоо ямар нэгэн байдлаар phrasal verb буюу зөвхөн одоо яг байдгаас ондоо утга илэрхийлнэ гэсэн үг. За тэгэхээр break-тэй холбоотой phrasal verb-д бол одоо энд байна. За тэгээд энэ бол up гэж байна. За in гэж байхгүй байгаа юм байна. Up in into out down гэдэг одоо энэ ч бол их юм байна. За тэгэхээр into гэх юм бол open or begin to use нээгдэх буюу хэрэглэж эхлэх. I finally broke into the second гэж байна. За би одоо ингээд одоо хоёрт одоо орсон гэсэн одоо утгатай юм шиг байна. I finally broke into the second. Би хоёрт орсон л гэж байгаа юм шиг байна. За break out гэдэг нь болохоор escape, especially forcefully or defiantly гэж байна. За энэ бол одоо хүчээр зугтах гэсэн утгатай байна. Өөрийн одоо чармаатаар зугтах. За they broke out the prison in the middle of the night буюу тэд одоо шөнө одоо шоронгоос зугтсан, орохсон гэсэн утгатай байна. За break up гэдэг нь болохоор end a relationship буюу холбоо харилцаагаа таслах. She broke up with her boyfriend last week. Тэр өнгөрсөн 7 хоногт найз залуугасаа салсан гэсэн утгатай хэлбэр байна. За break away гэдэг нь болохоор become separate буюу тусдаа юм болох. Одоо literally or figuratively одоо бүр одоо яг тийм байдлаар тусдаа болох тий яг одоо хэлсэнчлэн тусдаа болох одоо харваас одоо тийм тусдаа болох гэсэн утгатай. A chunk of rock broke away from the cliff edge гэдэг нь болохоор a chunk of rock гэдэг нь болохоор нэг тийм одоо юу хэлж байна? Хад асганы хэмжээг нь хэлж байна. За нэг хэсэг хад тий broke away from the cliff edge буюу хавцлын ирмгээс бутраад одоо унсан одоо салсан become separated тий нэг цул байсан тэр одоо хад нь салаад унсан байх нэ. За дараа нь breakdown буюу fail to cease to function буюу одоо үйл ажиллагаанд доголдол гарах. So I'm afraid my computer will break down if I try to run it at too high speed. Би хэрвээ компьютероо хурд шаардсан зүйлд ажиллуулаад байх юм бол компьютер минь эвдэрчихвээ гэж айж байна гэж. Тэгэхээр угаалгын машин дээр бол тохирох хэлбэр нь breakdown авах нь. За компьютер маань бол эвдэрчлээ тий. За дараагийнх нь бас breakdown-ы өөр нэг жишээ. За decay or decompose буюу одоо яах юм бэ? Багасаад одоо салаад байхгүй болох. Leaves and grass will break down into гэдэг нэг утга байна. За тэгээд навч болон сүлгнүүд одоо ингээд шарлаад алга болохыг хэлж байгаа юм болоо. За өгүүлбэр нь бол бүтнээр харагдахгүй байна. За ямар ч тач одоо бидний асуултанд хариулахад бол одоо шаардлагатай зүйл маань эндээс broken down болох нэ. Энэ зөв хариулт нь болж байна. Өөрөөр хэлбэл эвдэрсэн гэсэн fail. За cannot function буюу одоо яг өмнөх шиг ажиллаж чадахгүй байдал төрсэн байна. За the washing machine has broken down. I'll call a repairman. Машин эвдэрчлээ. Би засварчин дуудана гэсэн утгатай өгүүлбэр болж байна.